Зохиолч Өөрийн туяа хэрдсэн сэтгэл. 1-р хэсэг. Хавар цагийн анхны аргуй дэлбээг нээсэн урин дулаан цаг ирж цас хайлж хүмүүрийн сэтгэл цаанал тэнгэр сайхан байна. Энэ жил 10 жилээ төгсгөр хичээлдээ цаг наргүй бэлдэнгүйх хэдэн охтууд дундаас нэг охин бусдаас арай л ялгарч харагдана. Түүний өмссөн зүсн нь ядруухан ч гэлээ хажуудаагаа гойж гангалсан охтыг бодвол хамаагүй царайлаг нүдэн дулаахан охин байв. Түүний нэрийг Айдана гэх бөгөөд аав нь энэ нэрийг өгөхдөө зүгээр л гоё санагдаад өгчихсөн гэж ярьдаг юм. Айдана ээжтэйгээ хоёулах амьдардаг бөгөөд ээж нь нэгэн компанид цэвэрлэгч хийж хоногийнхоо хоолтой залгадаг байлаа. Тэр үргэлж охиныхоо төлөө бүхнийг хийдэг байв. Уг нь аав нь байхдаа тэд юугаарч дутахгүй амьдарч байсан ч аав нь автослоор өнгөрөөд 3 жилийн хугацаанд ээж охин хоёрын амьдрал өмнөхөөсөө хэд дахин доош олсон байлаа. Айдана сэргэлэн цаваа сурлага урлаг спортоор анги хамт олноо манлайлдаг тэргүүний сурагч байв. Ангийнх нь түүнд маш сайн бөгөөд түүнд өдрийн хоол авч өгөх бас бус туслалцаа үзүүлдэг байлаа. Түүнийг ядуу дорд амьдралтай гэж шоолохын оронд харин ч тусалж дэмждэг нь түүний багшийн ач гавьяа байлаа. Ээж нүглөө эрт гараад орой 8-9 цагийн үед л гэртээ ирдэг байлаа. Хагас бүтэн санд амардагч амарсан өдрөө хүүхдийн баривж хүний дээлгээд л захиалгаар оёж шидэн зардаг байлаа. Айдана хичээлээ таран гэртээ ирээд гэрээ цэвэрлэн ээжигээ ирэхэд халуун хоолтой сууж байна. Ийхүү ээж охин хоёрын амьдрал энгийн нэгэн өдрөөд өрн суурлаа. Өдөр бүр хичээлдээ явж хагас бүтэн санд ээжтэй оёх зүйлд нь туслаж өгнө. Үнэхээр ачлалтай сайн охин байв. Ээж нь ч мөн амьдралын төлөө маш их хичээдэг, охиноо их сургуульд оруулж эрдэм мэдлэгтэй хүн болгохын тулд өдөр шөнөгүй борь бокс хийлгүй ажилладаг юм. Хэдэн төгрөг олсон үедээ хоол хүнсээ аваад үлдсэн мөнгөө цааш далдхийн хадгална. Хоёр идэхгүйж хоосон хонохгүй явсаар ирсэн нь энэ. Хажуу хамар айлынх нь ч ээж охин хоёрт ам сайтай илүү нүүрс төлөө байвал дөхүүлээд өгчихдөг байлаа. Айдана охин царай зүс сайтай хичээл номдод сайн тул үеийн хөвгүүдийн харцыг булаана. Гэвч түүнд үерхэж нөхөрлөх цаг зав байхгүй тул бас ээж нь үерхэх болоогүй шүү гэж загтгийн учир тийм зүйлээс бараг зүхтаа шахмал явдаг байв. Найз охтууд нь бүгд л үерхэл ярьж тэрнтэй үерхсэн тэрэнд сайн гэдэл харин Айдана хичээлээ яаж сайн хийх үү, шалгалтандаа яаж бэлдэх үү гэсэн бодлууд л толгойд нь байдаг байв. Айданагийн төрсөн өдөр боллоо. Найз нөхөд нь хэрэндээ л түүнд бэлэг бэлдэн өгнө. Харин Айдана тэдэнд баярлсан сэтгэлээ илэрхийлээд бэлгийг аван гэртээ харлаа. Араас нь гүйх шахан дагаж хөлөөс нь зүүгдэг шахам гүйдэг үеийн нэгэн хөвгүүн нь түүнд бэлэг бэлгэллээ. Задлаад үзвэл гар утас байв. Би мөнтэй бэлэг авчиж чадахгүй. Чи энэ бэлгээ буцаагаад ав гэд түүнд өгөхөд хүү толгоос ихсрээд зугтаагаад явчихлаа. Айданач нөгөө утсыг нь цүнхэндээ хийгээд ямар тэнэг гар вэ? Маргааш сургууль дээр очиод л өгөхөөс гэд гэрийн зүг алхлаа. Гэртээ ямар хоол хийхээ бодон будаадаа хурах ихээр шидэн хоол хийж байлаа. Ээж нь гэртээ ирэв. Өнөөдөр тэр урд урдынхаас ч эрт ирэв. Хөөх ээжээ, та ямар эрт ирсэн бэ? Тэгэлгүй яахав. Охины минь төрсөн өдөр болохоор ээж нь гараа гаргаж хоол хийж өгье гэж бодоод. Гэхдээ миний охин чинь хийгээд дуусчихж байгаа мó. Тэмээ ээжээ, дуусч байна. Та сайхан эрт амраад гэхэд сараа авчирсан тортой зүйлээ удлан ундаа эрзэнэн чихэр мөн жижигхэн бэлүү гаргаж ирлээ. Хөөх ээжээ, та бэлүү авсан юм уу? Уг нь том бэлүү авахыг бодсон ч даанч доод дэлгүүрт байсангүй. Ийм л торт байна. Баярлалаа ээжээ. Маш амттай харагдаж байна. Ямар гоё юм бэ? Хоёулаа. Ааваас хойш анх удаа л баяраар торт идэх гэж байна тийм ээ.
Тийм ээ. Ш. Миний охин ээжигээ ийм амьдралаар амьдруулж байгаа дуучлаарай. Бусад айлын хүүхдүүд шиг амттан шимттэн баг авч өгч, өмсөх хувцасч баг авч өгдөгт. Зүгээрээ миний ээж хамгийн мундаг нэм чинь охин нь хичээлээ маш сайн хийж байгаад их сургуульд ороод онц сурж төгсөөд ажил дээр гарчих юм бол ээжтэйгээ цалин буусан өдөр болгон дэлгүүр хийсэж гой хувц, хоол гэдэл бүгдийг авна. Эвээ. Аав шиг ухаантай өршөө. За хоёулаа хоолоо идчихэд эрт унтж амръя. Миний охин тоортойд. Хоёулаа хамтдаа идье гэд худаг аван нөгөө жижигхэн тоортоо голоор нь зүсэж хуваагаад хамт идлээ. Айдана хоолоо идчихэд аяг тавгаа угаагаад дараа нь хичээлээ хийж байгаад унтлаа. Харин Саран охиндоо авсан бэлгээ гинтийн байлгах гээд цүнхэнд нь хийхээр цүнхийг нь уудалтал, цүнхэнд нь хайрцаг савтагаа цоош нь утсайлаа. Саран маш их гайхаж арай хулгай ээжгсэн биш үсттэй гэд уурсан түүнийг ширүүхэн дуудлаа. Хөөе Айдана, хөөе гэд хүнжлийг нь татан сэрэхэд өө ээжээ яасан? Энэ юу юм? Яахаараа чиний цүнхэнд ийм унтай утас байдаг үлээ? Ээжээ, манай ангийн нэг банд надад төрсөн өдрийн бэлэг гэд өгсөн юм аа. Би авахгүй гэсэн боловч зүгтайгаа тавьчихсан. Битгий худлаар яахаар 10 жилийн хүүхэд байж ийм үнэтэй бэлэг өгдөг юм? Аав ээж нь тусгай компанитай баян гэдэл манай ангийнхан яриад өгдөг юм. Битгий худлаар байтлаа одоо бүр хулгай хийх чинь дутаа юу? Би чамайг хулгай хий гэж өсгөө юу? Яасан хүний ач тус мэддгүй охин бэ? Хулгай хийх чинь дутаад байна уу? Хулгайч болж өсгөхөө юу? Гэд түүнийг хид зохиж авлаа. Ээжээ намайг уучлаарай. Би жинхнээсээ танд үннийг хэлж байна штэ. Тэгвэл маргааш хоёулаа тэр хүүхдтэй чинь очиж уулзна. Тэгээ та очиод асуугаарай гэд нулимсаа арчиг охиноо хараад Саран сая арай гэж тавьшран ээжийг уурлуулсан учраас бэлгээ өгөхөө боллоо гэд хайрцагтай зүйлээ барин босоод цүнхэндээ хийж орондоо ороод буруу харан хэвтлээ. 1-р хэсэг төгсөв. 2-р хэсэг. Айданаж нэг тэнэг өвгүүнээс болоод ээждээ төрсөн өдрөөрөө загнуулсандаа гоморхон уйлна. Саранч мөн өдийг хүртэл итгэж ирсэн охин нь өөрт нь худлаа ярьлаа гэж гомдон буруу харан уйлна. Маргааш өглөөн нь Саран Айданаг дагуулan сургууль руу ночлоо. Хамгийн түрүүнд өөрт нь бэлэг өгсөн гихүүг олж уулзахаар анги руу орлоо. Нөгөө хөвгүүн арай ирээгүй байсан тул ангийнхан гадна хүлээн зогслоо. Удалгүй нөгөө хүү ирж тэдэнтэй мэдлэхэд ээж энэ нөгөөтг чинь гэв. За хүү минь чи миний охинд утас өгсөн гэх хүмүүн үү? Тэмээ яасан болохгүй юм өгчээ. Чи 10 жилийн хүү ээж яахаараа ийм утас хүнд бэлгэлдэг үлээ? Игчээ наад утсыг чинь би хэдэн сар аав ээжийн өдөр болгон өгдөг халаас мөнгөг цуглуулж байгаад авсан юм. Ууг нь ээж авдаа хэлсэн бол аваад өгч чадна л да. Гэхдээ сайн охиндоо өөрийн гараар утас авч өгмөр санагдаад л. Гэхэд өчигдөрхөн охиноо буруутхан зодсондоо гимшиж за. Миний дүү энэ утас ав. Дахиж битгий миний охинд үнтэй бэлэг сэлтгөөрэй. Та нар хайр сэтгэл гэж гүйж байхаар хичээлээ хий. Ахад ийм үлдэл гаргавал би ээж автаа чинь уулзсан шүү. Ойлгосноо? Ойлголоо өгчээ. Гэхдээ энэ миний сэтгэлээ шингээсэн бэлэг авчиж болохгүй юм уу? Гэхэд Айдана чиний сэтгэл биш. Өглөө бүр аав ээж чинь миний хүү гиз цатгалан байг мөнгөөр битгий дутаасаа гэсэн эцэг эхийн чинь сэтгэл байна. Мөнгө их орлоо гэд сэтгэлийн бэлэг болтгүй юм да. За. Ээжээ би хичээлд орлоо шүү гэд анги руу орлоо. Охиныгоо багтан хараад түүнийг үнсэж чадалгүй, буруу зүйлдээ уучлалт гуйж чадалгүй анги руу н орууллаа. Харин нөгөө хөвгүүн утсаа аван араас нь дуу мутайхан оров.
Саран ажил дээр очин охиноо төрсөн өдрөөр нь элдвээр хэлж зодсондоо харамсан байлаа. Ингэхэд миний муу охин үеийнхэн хүүхдүүд ухаалаг гарууц бариад байхад миний охин ийм ч уцтай байх гэж нэг муу 10 жилийн хүүгнээс 7 дор бэлэг өгөх гэж байсан байна шүү дээ. Гээд өөрийнхөө бэлдсэн бэлгийг задлж үзвэл гоёмсог үсний хавчаар байлаа. Охинд ганц гайгүй утас аваад өгчихдөг юм билүү? Удахгүй оюутан болох хүн шүү дээ. Гэж бодоод ажлаа гялс хийж дуусгаад удасны дэлгүүр хаахаас өмнө удас авъя гэж бодон ажилдаа ханьцуу шамдан орлоо. Харин энэ үед Айдана ангийнхаа найзуудтай охидын яриа ярин сууна. Өчигдөр надад хоёыг удас бэлгэлсэн. Хөөх, ямар утас юм бэ? Ямар гоё. Хоёг ч аргагүй баян айлын хүүхэд юм аа. Харъя л да утсыг чинь. Яй, юун тэр утсыг нь авах? Тэр дор нь буцааж өгөх гэсэн ч өөрөө зүгтаагаад авчихсан болохоор өнөөдөр хичээл дээр буцаагаад өгчихье гэж бодоод цүнхэнтэй хичгсэн байсныг ээж хараад намайг загнасан. Хаанаас хулгай ийсэн юм гэдэл. Тэгэл байх л да. Муухай юм болжээ. Тэгээд утсыг нь яасан? Өнөөдөр өгчихсөн. Аваад үлдчихгүй яасан юм бэ? Яадгийм? Тийм гоё утас байсан юм бол. Үгүй, би тийм үнэтэй бэлэг аммааргүй байна. Тэгээд ч би хоёрт дургу. Баян нэрэндээ бартчихсан сэхүүн байна. Хөөе, чи чинь харлага юм уу? Үнэхээр царайлаг нуруулаг манай сургуулийн охидын шүтэн болсон хүүгэн штэ. Мэдхгүй, надад лав таалагддаггүй. Гэхийг сонссон хоёрыг тэдний ард ирж зогсныг тэд үл мэднэ. Араас нь нэгэн боргил дуу гарав. Чамд тэгээд ямар хүүгэн таалагддаг юм? Гэхэд бүгд цочин эргэн харвал хоёрыг зогсож байлаа. Ямар ч биш. Гэхдээ чамд хэлэх албагүй. Чи тэгвэл надад яагаад дургүй юм? Тэнэг болохоор чинь. Гэхэд хоёрыг уурлан түүнийг өөрлөгөө татаад чи харж байгаарай. Чи заавал миний найз охин болно. Ойлгосноо? Битгий горд. Ахин битгий тэнэг үйлдэл хийгээрэй. Чамаас олоод би төрсөн өдрөөрөө ээжтэй загнуулсан. Ахин тийм зүйл давтахгүй байхыг хүсье. Намайг тавь. Чи өөрийгөө улам тэнэг харагдуулаад байна. Гэхэд хоёрыг түүнийг тавилаа. Бусад охтууд түүнийг шоолон инээхэд хоёрыг ангиасаа гарч явлаа. Хичээлээ таран Айдана гэртээ ирэн гэрээ цэвэрлэн хичээлээ хийлээ. Тэр хоёрын уурсан харцыг бодон яасан муухай харцтай юм бэ? Бодсон чихүүц сурчглээ. Тэр нэг тэнийг юмд ямар охтууд нь дурлаад байдаг байна гэж бодно. Орой болж Айдана хоолоо хийнэ. Ээж нь ирж Айданаг үнсээд ээжигээ урч үний явдал дуучлаарай. Охиндоо итгэхгүй баахан загнаж хэмэлсэнд. Зүгээрээ ээжээ. Охиныгаа бас уучлаарай. Тэр утсыг тэр дорн өгөх байсан юм. Миний охин үүнийг ав. Төрсөн өдрийн бэлэгчин шүү. Гэж хайрцагтай зүйл өгөхөд юу юм бэ ээжээ? Гэж задлаж үзвэл гоёмсог хавчаар болон гар утас байлаа. Хөөх, ээжээ. Та надад ийм үнэтэй бэлэг авсан юм уу? Яаж байгаа юм бэ? Ээжээ, надад энэ хавчаар байхад л хангалттай шүү дээ. Үнэхээр гоё юм аа. Би үүнийг өдөр болгон зүүнэ. Миний охинд утсан таалагдж байна уу? Ээж нь одооны хүүхдүүд ийм л утас барьж байгаа гэхээр навчсан юм. Ээжээ баярлаа. Үнэхээр гоё утас байна. Гэж үнэхээр л хөлн газар хүрэхгүй баярлах охиноо харан Саранч бас баяртай байлаа. 2 дугаар хэсэг төгсөв. 3 дугаар хэсэг. Хаврын урт өдрүүд ээлжлэн солигцоор төгсөг анги учир давтлага шалгалт гэдэл Айдана өдөр бүрийг завгүй өнгөрөөж байлаа. Сурлага сайтай учир түүнд багш нь ангийнхаа хит хитэн сурлага муу хүүхдүүд даалгаж өгсөний нэг нь хуйг байв. Багш ангийнхаа гайгүй сурдаг хүүхдүүдэд таруухан сурагчдыг өгөөд баг болгон хуваарлав. Айдана ч хичээлээ таран тэд нартайгаа хамт номын санд хичээлээ давтдаг болов. Хагас бүтэн сайн өдөрч бас хичээлээ давтах шаардлагатай болсон тул хуйг гэртээ тэднийг авчирхаар боллоо.
Тэднийг очиход ээж нь гих их л ихэмсэг бүсгүй байх бөгөөд ихэд ганган хэнцэр аж. Гэхдээ аж зангийн хувьд үнэхээр сайхан аажтай байлаа. Миний хүүхдүүд гэдэл тэр тусмаа Айданад илүү сайн хандах аж. Эхний 1-7 хоногт ч аав нь үзэгдэж харагдсангүй. Хүүхдүүдэд ч номын санд хийхээс илүү хуйгийн хийх нь илүү амар байна гэж хэлв. Учир хичээл хийж байх явцад хуйгийн гэрийн үйлчлэгч нь тэдэнд амттан шимттэн бас хоол хийж өгөх тул тэр явдалд нь хүүхдүүд ихэд дуртай байлаа. Тэгээд шуудхан хичээлээ тараад хуйгинд очдог болов. Айданаач тэр тухайга ээжтэй хэлэхэд ээж нь орой эрт ирнэ шүү. Бас заавал том хүнээр хүргүүлж байгаарай. Ээж нь яах вэ? Хоол унданд бүү санаа зов. Ээж нэрэд хоолоо хийчихнэ. Одоо дулаарч байгаа учраас цэвэрлэгээний ажил багассан. Ээж нь эрт иж байна. Миний охин л хичээлээ сайн хийж их сургуульд орохоо бод гэж хэлсэн нь Айданад сэтгэл амар хичээлээ хийхэд ихэд тустай байлаа. Аав нь тэднийг байгаа цагт гэртээ ирж байгаагүй тул аавыг нь тэд харсангүй. Харин ээж нь бол тэдэнд их л таалагдж байлаа. Багш нь хамгийн мундаг багийн шагнал нь бас өндөр дүн тавина гэсэн учраас Айдана уугийн л бусдын түрүүнд байх дуртай тул энэ өрсөлдөөн нь түнд таалагдж байлаа. Гэхдээ хамгийн дургүй хүүхэдтэйгээ нэг баг тэгээд бүр гэрт нь давталгаа хийж байгаа учраас жоохон хэцүү санагдаж байсан ч аргагүй ирэхэнд л байв. Хуйг хичээлдээ баг багаар сайжирч байлаа. Давтлага дуусаад хамгийн хол гэртээ тул хуйгийн ээж Айданаг гэрт нь хүргэж өгдөг байв. Тэр нэг орой мөн л түүнийг гэрийнх нь үдэнд буулгалаа. Баярлаа хчээ, баяртай гэд буух гэтэл миний дөө эх чинь чамайг анх манад ирсэн цагаас хойш их ажиглалаа. Чи хичээл номдоо их сайн юм. Бас манай хүүч мөн чамаар хичээлээ заалгахаар маш сайн ойлгож байна гэд хичээлд их дуртай болчихсон. Бас ээж аавтайгаа огт ярьдаггүй хүүхэд ойрд их ярьж байгаа. Чамд маш их баярлаж байгаа шүү гэд цаасанд бодолтой зүйл түүнд өгөв. Энэ эгчийнхэнд баярлсан сэтгэлийн хариу шүү. Эгч нь чамайг дуулсан. Ээжтэйгөө хойлох намдэрт юм лээ. Энэ мөнгийг ээжтэй өгөөд гой хувцас авч өмсөрөө гэхэд энэ мөнгө юм уу? Эгчээ энэ их мөнгийг авч чадахгүй нэ. Тэгээд ч хуйг өөрөө хичээж байгаа болохоор сурлаган дээрдэж байгаа. Миний ач тус гэж юу ахав? Миний дөө битгий нэрлэх авал да. Үгүй эгчээ би чадахгүй нэ. Та энэ мөнгө ав гэд машинаас буун гэрлүүгээ гүн орлоо. Энэ охинч нэлээд хэрсүү авах юм гэж гэд машинаасан тэдний гаднаас хөдөллөө. Айдана гэрт нь орж ирэхэд ээж нь ирчихсэн хоолой хийж байв. Миний охин хинтээ ирэв? Хуйгийн ээжээр хүргүүлж ирсэн. Машинтай юм уу? Тийм ээ. Нэрээжээ хуйгийн ээж надад мөнгө өгсөн. Яасан гэж? Хүү минь хичээлдээ сайн болж байгаа гэд баярлаа гэд өгсөн. Цаашид сайн туслаараа гэд. Миний охин тэгээд авсан юм уу? Үгүй яах юм? Уухантай шүү. Битгий мөнгийг нь аваарай. Ямар аргаар орж ирж байгаа ч мөнгө юм блэ? Дараа нь мөнгө өгсөн гэд дахиад юу ч хүсэвлээ. Ойлголаа ээжээ. Дахиж авахгүй. Хоол хийчихсэн халуун дээр нидэрээ гэхэд ээжээ би хоол идчихсэн. Та ер нь дараа өөртөө л хоол хийж байгаарэ. Би хуйгинд юм идчихэд ирж байгаа болохоор гэд тэдний яриа түр өндөрлөв. Ээж нь бүтэн сайн өдөр ажил дээр очиж цэвэрлэгээ хийх болцоход байдаг. Бүтэн санд хүний дээлний захиалга авчихсан. Уурчилгаа мөнгийг нь хүртэл авчихсан байдаг. Яад гэм блэ дээ. Ээжээ та бүтэн сайн өдөр амардаг үсттэй. Нэгд өдөр чухал зочид ирнэ гэд урд өдрийн сайн цэвэрлэгээ хийгэрэй гэсэн юм. Өө тийм үү. Ээжээ би очиж цэвэрлээд ирэх юм уу? Миний охин чадах уу? Чадлаггүй дээ. Гэр орноо маш сайн цэвэрлэдэг хүн шүү дээ би. Уугинч нэг их цэвэрлээд байх юм байхгүй л дээ. Ээж нь өнөөдөр бас сайн цэвэрлчихсэн. Тэгвэл миний охин цэвэрлээд ирэх юм уу? Үдээс хойш ирж цэвэрлээрэй гэсэн юм. Тэгэхээр
жоохон унтаж амарч байгаад явахгүй юу? Тэгээ гээд Айдана зөвшөөрөн ажил харваллаа. Будэн сайн өдөр болж Айдана цэвэрлэгээ хийхээр ээжийнхээ ажил дээр ирлээ. 3 дугаар хэсэг төгсөв. Дөрөвдүгээр хэсэг. Амралтын өдөр учир жижүүрээс өөр хүн байсангүй. Сайн байна хаа. Би Сарангийн охин байна. Ээж нь ахт нь хэлсэн. Миний дөр цэвэрлэгээг эхэл. Нэрээ дарга өрөөг хамгийн сүүл цэвэрлээрээ. Дарга саярсан хэдэн хийх ажлаа хийчгээд удахгүй явна гэсэн болохоор явсныхан дараа хийчихгүй юу? Ойлголаа хаа. Гээд ховцоо солон цэвэрлэгээнийхээ багаж хэрэгслийг аван цэвэрлэж эхэллээ. Хэдэн цаг болсны дараа бүх газраа цэвэрлжглээ. Одоо ганцхан захирлын өрөөл үлдлээ гэсээр жижүүр дээр очиход миний дүү ороод асууж байгаа цэвэрлжихгүй юу? Одоо гадаа харанхуй боллоо. Яаж буцаж явах вүлээ? Бус шүү цэвэрлжгээд харь. Гэхэд Айдана толгой дахин 4 давхар руу захирлынх нь өрөөний гадаа ирлээ. Хаалгыг нь зөөлөн тогшоод орж болох уу гэж асуухад ор гэх бүдүүн баргил хоолой сонсогдлоо. Айданач цэвэрлэгээнийхээ хэрэгслийг аваад уучлаарай, би танай өрөөнд цэвэрлэгээ хийх гэсэн юм аа. Цэвэрлэгч өөрөө хаажчихсан юм. Ээж маань биеийн өвдөд оронд нь би. Чи охин нь юм уу? Тийм ээ. За гэлс цэвэрлчих гэхэд Айдана цэвэрлэгээнд оров. Захирал гэх хүн нь өндөр махлаг биетэй боровтор царайтай ихэд ширүүн хүн байлаа. Хэсэг компьютер ширтэж сууж байснаа Айданаг харлаа. Түүний хөөрхөн царай ямар ч эр хүн хүрээгүй тань хэлбэ дөнгөж тулжин ургасан хөх гээд түүний харааг булаана. Айдана руу яг л улаарсан бох шиг харах аж. Миний дөө гэж дуудахт нь Айдана цочих шахам. Яасан хаа гэж эргэн харвал чи хэдэн настай? 18 настай. Сургуулаа төгсчихсөн үү? Үгүй, энэ жил оюутан болно. Ээж чинь их ажилласан эмэгтэй шүү. Охин нь ч бас ажилласан юм гэж. Баярлаа хаа гэд хажуу дахь шүүгээ нарчин зогсно. Ахынх нь ажил дуусчлаа. Хайрдгийн билүү? Гэхэд Айдана чив чимээгүй цэвэрлэгээгээ үргэлжлүүлэн хийсээр байлаа. Чи дуусч байгаа мó? Гэд ширээнээс үндийн босоод ирэхэд Айдана нэг л түүнээс жирэхэж одоохон дууслаа. Таны ширээг арччих юм бол дууслаа гэж хоолоогоо чичигнүүлэн хэллээ. Ахтайгаа хамт ширээ цэвэрлэх үү? Үгүй дээ. Би өөрөө хийчихье. За яах вэ? Ах нь туслая гэд түүний алчуур барьсан гарнаас барин түүний ард гарн зогсоод түүнийг ширээ рүү алхамаар түлхэн гарыг нь ширээний тавцан дээр тавиад ингээд арчвал болж байна уу гэж түүний чихэнд нь шивнэн асуух нь Айданагийн дотрыг эвгүй болгох шиг болов. Аха, би өөрөө. Гэхдээ нь түүнийг өөрлөгөө эргүүлж харуулад чи цэвэрлэгээгээ дутуу хийгээд байгаа юм биш үү? Аахынх нь энд гэд түүний гарыг доошлуулан өмдөн дотроо хийлгэв. Аха балич гэд түүнээс зүгтах гэсэн ч тэр түүнийг чанга тэврэн хүзүү уруул энгэр цээжийг нь үнсэж ширээн дээр нуруугаар нь даран хэвтлээ. Хижнээ орилж чарлаж хашгирсан боловч түүнийг хинч сонссонгүй. Аргагүй үсттэй. Тэнд нэг давхарт байх жижүүрээс өөр хөнгөн учир түүнийг үл сонсно. Бохир ажлаа хийж дуусны дараагаар өмдөө татан босоод ширээн дээр ямарч тамиргүй болсон Айданыг хараад сайхан байлаа. Ойрд шин шүл амсаагүй учир ихэд сайхан байлаа шүү гэд муухай шар шүдэ гарган инээмсэглэв. Миний дөө ухаантай байх хэрэгтэй. Доор нэг давхарт ээжин чинь цэвэрлэгээний өрөөнд дүүш би уусанд орчихгүй юу? Тэгээд хүн амьтанд хэлвэл ээж чинь ажилгүй болох байх та. Тэгээд ч юм уу ядуу охинд хэн итгэв дээ. Баян ах тэгээд жил гэж бодно үз. Ядаж байхад нь миний дүү чинь насанд хүрчихсэн юм байна лээ шүү дээ. Харин хүнд хэлэхгүй аятайхан байвал
Ээж чинь цалин 2 дахин нэмээд бас чиний сургалтын төлбөрийг чинь дааж болох юм. Маа, энэ мөнгө такси бариад яваарай гэд түүнийг үнсээд том инээд алдсаар өрөөнөөс гарч явлаа. Айдана түүнийг гаран явсны дараа чангаас чангууллаа. Хөөрхөн охин яаж чадалгүй охин биеэ танихгүй нэгэн эрд тэгээд бүр өөрийн хүслээр биш хүчирхийлэл давтан өгсөн гэхээр үнэхээр аимшигтай санагдаж байлаа. Айдана өөрийн ямар ч мэдэлгүй болж доошоо буун нэг давхарт очоод усанд оров. Цусанд будагдсан биеэ харан улам их уйлна. Түүнд хизээж ийм зовлон ирнэ гэж даант санаагүйз. Тэр усан дотор бараг цаг шахан болов. Жижүүрч гайхан түүн дээр очоод хаалгыг нь цохин "Миний дүү зүгээр үү? Гадаа харан хуулсан байна. Ээж чинь чамайг яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэд гайхаад ах руу сая залгасан. Чамайг усанд орж байна гэд хэлчихсэн шүү. Байна уу?" гэж ахин лавлан асуувал "Одоохон гарлаа" гэсэн хариу өгөв. 4-р хэсэг төгсөв. 5-р хэсэг. Айдана хэсэг хугацааны дараа гарч ирлээ. "Чээ чинь яасыг ууддаг хөөхтөө? Гадаа харан хуулчлаа шүү дээ. Ээж чинь над руу зөндөө их залгасан." "Аа, харин тийм ээ. Маргааш хичээлтэй болохоор усанд орчход явъя гэж бодоод." За, миний дүү такси бариад хараарай. Ахын суулгаад өгье" гэд Айданыг дагуулan гарлаа. Таксинд суулгаж өгөөд дугаарыг нь харан ээжт нь хэлв. Айдана таксины цонхоор гаднах орчинг харна. Яагаад ч юм бүх зүйл гунигтай уйдгартай харагдах аж. Өөрийн ирэхгүй л нулимс туслуулан байлаа. Таксины жолоочч түүнийг ажин машиныхаа голын толинд хараад "Чи зүгээр үү?" гэж асуулаа. Айдана түүн рүү харахад сая л царай нь тодоос тод харагдав. Өөрөөс нь жоохон л ах болов гэмээр цэвэрхэн цагаан царайтай залуу байв. "Би зүгээрээ." "Зүгээр харагдахгүй л андаа. Сэтгэл чинь тавгүй уйлмаар уйл. Намайг байхгүй байна гэж бодоод хашгираад ч хамаагүй л." "Болох юм уу?" "Бололгүй ахав" гэж хэлэхдээ зэрэгцэн Айдана ордуу тавин чангаас чанга хашгирлаа. Тэр хашгирч уйлж орилсоор харин жолооч алгуурхан явна. Тэр гэртэг ойрхон ирээд сая л нэг юм арай хийж уужирсан болол тавиа. "Тайвширч чадсан уу?" "Танайх одоо хашаав." "Арай л гайгүй болж байна. Гэхдээ инглээгээд цаг хугацаа ухраад би хэвэндээ орохгүй нь харамсалтай юм да." "Чамд нэлийн хүнд байгаа бололтой. Амьдралд унаж босох зүйл маш их. Гэхдээ тэр бүр дунаад байвал чи амьдрсан биш зүгээр л орсож байна гэсэн үг. Харин хэн нэгэн чамайг гомдаасан бол чи бууж өгч болохгүй. Буугаад өгчихөл юм бол чи тэр хүнийг улам ихээр баярлуулж байна гэсэн үг шүү дээ. Чи тэр хүнийг жаргалтай байхыг хармааргүй байгаа бол өөрөө жаргалтай амьдр." Гэхэд Айдана чив чимээгүй л түүнийг сонсон сум. "Одоо хашаав? Зам дуслаа" гэж асуухад Айдана эргэн тойрноо харлаа. "Аа, өнгөрчгчээ. Буцаж аваад эхний улзуураар зүүн эргэнэ." За гэд машина буцаан эргүүллээ. Гэрийнхээ үүдэнд ирэхэд Айдана "Хэд гарсан бэ?" "Зүгээрээ. Мөнгөөр яах юм? Чи над мөнгөөр амттай зүйл авч идэрээ. Эмэгтэй хүн амттан идэхээр тайвширдаг гэж сонссон." "Болох юм уу?" "Яах юм бэ? Мөнгө ав." "Үгүй, яах юм. Харин энэ миний дугаар. Чи ахаад уйлмаар хашгирмаар санагдвал намайг дуудаж байгаарай" гэд цаасан дээр дугаараа бичин өглөө. Энэ үед ээж нь гарч ирээд "Хөөе миний охин, орохгүй юу хийж байгаа юм?" "Аа ээжээ, хариулт авах гээд л болчихлоо. Орё ээжээ" гэд ээжээсээ суугдан орлоо. Миний охин ямар их удваа. Ээж нь бүр санаа зовоод "Маргааш хичээлтэй болохоор усанд орсон юм аа. Манай захирал байгаагүй юу?" "Ээжээ" гэснээ чимээгүй болов. "Яасан миний охин?" "Юу ч штэ. Би тэр хүнийг чинь яаж таних вэ дээ? Хүн амтан байгаагүй.
Би бүх газрыг цэвэрлчихсэн. Би нэрээ үнэхээр мундаг охинтой шүү. Аль охин үнсий гэд хазар дээр нь үнслээ. Энэ үед түүний нүдэнд нулимс бүрхэн ирж, "Ээжээ, би тантай өнөөдөр хамт унтаж болох уу?" "Болно. Хөөе, яагаад уулзсан миний охин? Зүгээр үү?" "Зүгээрээ аавыгаа санаад л." "Яагаад гэнэт аавыгаа сансан юм?" "Аав гэдэг хүн байсан бол хоёулаа хэнд ч дээрлэхүүлэхгүй амьдрах байсан бах та. Үргэлж намайг өмөрч хамгаална. Бас таныг ч бас." "Яасан? Миний охиныг хүүхдүүд эрлэхэд байгаа мó?" "Үгүй, юу гэж охин нь хүнд дээрлэхүүлнэ гэж. Зүгээр л цаашдаа эрсдлээ бодоод л. Миний охин ийм юмнаас битгий айзаа юу. Ээж нь байхад бүх юм болно. Хоёул удахгүй сайхан амьдрнаа. Ээж нь амлаж байна. Үргэлж чинийхээ төлөө амьдарч хөдөлмөрлөж эхэлнэ. Хоёул одоо сайхан амарцгаая. Өглөө ээж нь ажилтай. Миний охин хичээлтэй шүү дээ." "За ээжээ" гэд тэд хамтдаа оронд орлоо. "Миний охин хизээдээ ийм том болчихоо вэ? Насанд хүрсэн болохоор аргагүй зү. Ээжээ, та битгий тэгж ярил та." Гэхдээ л миний охин чинь ээждээ үргэлж нэл хараа шүү дээ гэд духан дээр нь үнслээ. Айдана тэр шөндөө цурам хийж чадалгүй уйлсаар өглөөдөө залглаа. Үүр цайж сэрүүлэг дуурмагц ээж нь сэрж галаа түлхээр бослоо. Харин Айдана сэрүүн хөвөр байсан ч босхийг огт хүссэнгүй. "Миний охин босхгүй мө? Ээжээ, би өнөөдөр хичээлд явахгүй болох уу?" "Яаж байгаа юм? Би өвдөд байна. Та багшд хэлээд өгөөч." За тий дээ. Ээж нь галаа түлчгээд явъя. Тэгээд миний охин босоод хоол ундаа хийгээд идээрээ. 5 дугаар хэсэг төгсөв. 6 дугаар хэсэг. Саран гэрээс гарсны дараа миний охин юу болсон юм болоо? Энэ олон жил сургуульд явахдаа хизээж тасдаж үзээгүй дээ. Би нөвцөн ч яваад л байдаг да. Нэг л зүйл болсон байх та. Юу ч гэсэн орой эртхэн хараад ярилцж үзье гэж бодсоор ажил дээр очлоо. Түүнийг очисон даруй нарийн бичиг түүнийг дуудан уулзлаа. "Сайн байна уу? Сарын ихчээ. Таныг манай компаниас цалингийн тань нэмж мөн 2 өрөө байраар шагнах харуулсан байна." "Хөөх нэрээ юу? Яагаад нэрээ гэж юу?" гэд эдгэж ядан ахин лавлан асуув. "Таныг сайн ажилласан учраас компаниас шагнаж урамшуулж байгаа юм аа." "Тийм үү? Маш их баярлалаа. Би улам их хичээж ажилланаа." "За тэгэрээ. Энэ таны байрны түлхүүр. Та түлхүүрээ гардаа аваарай." "Баярлалаа. Ямар сайхан хэрэг вэ? Үнэхээр их" гэд дахин баярлснаа хэлээд өрөөнөөс нь гарлаа. Саран баяртай мэдээгээ хамгийн түрүүнд охинтойгоо хуваалцахыг хүсэн түүн рүү залгалаа. Хэд залгасан боловч удаа авсангүй. Түүний санаа зовж хажуу айлынхаа хүн рүү залган охиныг нь хараад ирэхийг гуйлаа. Тэрч зөвшөөрч эргүүлэн залга харуулв. Түүнийг гэрт ороход Айдана унтаж байлаа. "Сэрээрээ Айдана" гэж зөөлөн дуудлаа. "Яасан ихчээ? Зүгээр үү? Ээж нь чамтай ярих гэсэн ингээд ах юм. Удаа авахгүйгээд санаан зовоод байна лээ." "Аа за, би одоо залгаад ярьчихнаа" гэд удаа аван ээж рүүгээ залгалаа. "Байна уу ээжээ? Миний охин зүгээр үү? Яагаад утсаа авахгүй байгаа юм?" "Унтаж байсан юм аа. Ээж нь чамд баяртай мэдээ дуулгах гээд." "Ямар?" "Ээжийнх нь цалин нэмэгдсэн." "Өө тийм үү? Баяр хүргэе ээжээ." "Чиний дуу яагаад сулуугаад байгаа юм бэ?" "Ээжээ, миний би өвдөд байна. Тэгэж байгаад ярий" гэд удаа тасаллаа. Саран яагаад ингэж байгаа юм болоо? Миний охинд нэг юм тохиолдсон бололтой. Хүнд дурлж хайд хаягдсан болов? Эсвэл хуйгтай ямар нэг юм болсон юм бах та гэсэн бодлууд толгойд нь эргэлдэнэ. Айдана хэдий ээж нь баяртай байгаа нь
сайхан хэдэж түүнд өөрийнхөө биеийг үнэлсэн юм шиг санагдана. Хэдий өмнөх өдрүүдийнхээ явдлыг мартахыг хүссэн ч яг л тэр хүний хахир хүйтэн царай жуумалзан инээх тэр зөвүүн инээдгээд түүнд хар дурсамж болон үрд үлджээ. Яг яахаа мэдэхгүй бүх хүний ээжтэй хэлмээр байвч хэлж чадахгүй байгаадаа улмал бухимдаж маш их ганцаардлын гүн ангалд унсан мэт санагдана. Тэр хаашаага хэнд хандхав? Найзуудтай хэлэх юм бол өөрийг нь шоолж бусдад тараахгүй гэхээс маш их айв. Ээжтэй хэлвэл ээжийнхэн санаа улам зовно гэдгийг маш сайн мэдэж байлаа. Хэн нэгэн том хүнээс тусламж аммаар байвч яг хинээс гэдгээ мэдэхгүй ганцаараа байх тусам улам бүр шанална. Айдана хэсэг хүнжилтэд хэвтэж байгаад гадагш гарлаа. Автобусанд сун хамгийн арын суудал дээр эцсийн буудал хүртэл суун явлаа. Ганц худаг их автобусанд суух бөгөөд эцсийн буудал дээр бун дээш алхан уул руу гарлаа. Хинч байхгүй ямар ч зүйл байхгүй хоосон газар орой дээр нь гараад ээш тийш харвал битүү айл энд тентхийг ажиглан зогсвол зогсоо зайгүй холхих их машины хөдөлгөөн айл бүрээ суунаглан харагдах харуутаа өөр нүдэнд нь торох зүйлгүй Улаанбаатар хот. Энэ нь охинд улам бүр бараан санагдаж баян ядуугийн ялгаа нийгмийн эрх тэгш байдал өөрийн үеийнхэн хүүхдүүдэд хэр тусдгийг энэ бүхнээс яаж гарахаа бодоод оогт олсонгүй. Яагаад өөрт нь ийм муухай зүйл тохиолдсон бол надаас жоохон бяцхан охтууд энэ муухай зүйлийг мэдэрч гэмт хэрэгүүд гардаг гэхээр үнэхээр л харгас нийгэм юм. Тэр хүний гарт бяцхан жоохон охин биш. Би байсан нь арай дээрч тэр хүн ахаад л өөр нэгнийг шаналгаж гомдоох болов гэсэн маш том айдаст охин гүн авцсан байлаа. Энэ л үедээ аавыгаа маш их санаж байв. Хэрвээ миний аав байсан бол тэр хүн намайг ээжиг минь дээрлэхэж зовоохгүй байсан байх та. Аава, та яагаад ийм эрт ээж бид хоёрыг орхиод явчихсан бэ? Яагаад? Би одоо яах юм бэ? Би бусдаас, найзуудаасаа, ангийнхнаасаа, үе тэнгийнхнээс ичиж байна. Би ирээдүйд нөхөртөө юу гэж хэлэх юм бэ? Би яаж амьдрах юм? 6 дугаар хэсэг төгсөв.